Сайн байна уу? Миний YouTube channel тавтай мөрөл. Оо, чи битүү уурлаатай. Тавшир. За. Химээ. За, миний YouTube channel тавтай морил. Тэгээд ер нь яагаад би энэ бичлэгийг хийж ийн вэ гэхлээр миний цалин 15% буурсан. Муу ажилласан болохоор биш заяа. Зүгээр гадаад хүмүүст өгдөг байсан татвараа өгөхөө, ингээд татварын хөнгөлтийг өгөхөө болсон заяа. Яг ингээд тийм. Тэгээд тэрнээс болж би ер нь ингээд өдөр болгон гэртээ өдрийн хоолоо хийдэг болъё гэж шийдсэн. Тэгээд to help myself, keep myself accountable. Ингээд ер нь бол YouTube бичлэг хийгээд тэгээд ямар хоолоо яаж хийж байгаа ер нь ингээд докюмент хий гэж бодоод тэгээд бичлэг хийх шийдлээ. За надтай хамт хоол хийцгээе. Тэгэхээр миний ашиглах орцуул энэ байна. Би өнөөдөр bibimbap хий гэж бодсон. Тэгээд мах маань өндөг, шалуун, перц, бууцай, сонгон сармас, тэгээд зукини, тэгээд луун. Тэгээ ер нь бол мөөг тэгээд нөгөө нэг шар толгойтой цагаан биетэй нэг ногоо байдаг шүү дээ. Тэрийг хийгүүл гоё л дээ. Гэтэ алга. Тэгэхээр одоо ингээд иймэрхүү юмар хийдүүлээ хоолоо эзгэе. За энэ хэсэг дээр voice over хийхээр шийдлээ. За тэгээд сонгон сармас мах перцээсээ жоохон улаан перцээсээс жоохон зукинигаас жоохон луун. За ингээ хэрчсэн ногоо минь будаага тавилаа. Тэгээд та нар бас тэгдэггүй. Би будаандаа ингээд sesame oil тэгээд жоохон sprinkle of salt гэсэн. Одоо таглагийн тавиад тэгээд будаага буцалгаад тэгээд ногоонуудаа шорцгоё. Yes. Маха шарчин. Тэнгүүд нь махан дотроо би sesame шүү. Soy sauce хийгээд тэгээд жоохон зүгийн бол хийгээд тэгээд сонгон сармас махтайгаа уурдана. Удаа манд гэсэн. За одоо энэ хэдийгээ шарж дуусаад тэгээд тэр бууцаг бас шараад тэгээд ер нь бол хоол манд байна. Тэгээд би сая бас амтлагчаа хийхээ. Амтлагч нь дотор болохоор юу дан тэгээд sesame oil, тэгээд sesame seed, зүгийн бас сахар орсон. За, хамгийн маш шарж дуслаа. Будаа маань энэ вэ? Okay, let's assemble. За, миний хоол бэлэн боллоо. Ер нь би ингэ бодсон байхгүй юу? Яг ингээд бүх бичлэгээ нийлүүлж хагаад бити над руу хуцаатай. Яагаад чи намайг өөртөө ярихад ингэ над руу хуцаад байгаа юм? Ярагч гинүү. За тийм. Ер нь ингээд баахан бичлэг нийлүүлчих юм бол би хоол хийхгүй юм шиг санагдлаа. Тэгээд ер нь YouTube дээр хийсэн бичлэг тавихгүй юм санагдлаа. Тэгэхээр миний төлөвлөгөө бол яг ингээ өдөр болгон хоолоо хийж тухруу. Өдөр болгон хоолоо хийж дуусныхаа дараа бичлэгээ оруулна. Хоолоо хийхдээ бичлэгээ оруулна. Тэгээд өнөөдрийн хоол тэгээд үтсэн бол зөндөө баярлаа. Bye.